Хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа ажлууд бол орон сууцны нэггээр хэлбэл барилгын салбарыг жоохон дэмжиж гэж. Тэгээ ингээ харахад бол төсөв өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний одоо 40% даваа явцсан гэдэг бол өөрөө тэртээ тэрнгүү энэ төсвийн орлого зарлага хоёр бол Монголын эдийн засагт бол айхтар том нөлөөтэй байна гэдэг нь харагдаж байна. Тэгээ амраа гишүүн одоо санаачлаад ажлын хэсгийн удирдаад батлагдсан концессийн тухай хууль байна л да. Тэгээ концессийн хуулиар бол төсөв нэгэнт ингээд одоо салбаруудаа дэмжиж чадахгүй нэгдүгээрт, хоёрдугаарт бол нийгмийн шаардлагатай үйлчлэгийг бол энэ төсвийн хөрөнгөөр дайчилж хийж хүрэлцэхгүй нэ. Тийм учраас бол хувийн хөвчлийн хөрөнгө оруулалтыг энэ төр өөрийнхөө хийх гэж оролдоод байгаа зарим зүйл дээрээ дайчлая. Жишээлбэл одоо нийтийн нойл тийм ээ. Одоо нийтийн нойлыг концессийн хуулийн дагуу бариад яг тэгвэл нийтийн нойл гэхлээр бол одоо газраасаа эхлээд тэр нөгөө зөвшөөрөл гэдэг нь бол их хүндрэлтэй шүү дээ. Төр өөр дээрээ хийнэ гэхэд бол энэ их амархан гараад байгаа байхгүй нийтийн бие засах газар. Энийгээ бол одоо амар жаргал гишүүний тэр батлуулсан концессийн хуулийн дагуу Улаанбаатар хотод одоо 400 нийтийн бие засах газар байгуулнаа. Газрыг нь Улаанбаатар хот шийдэж өгнө. Тэгээ хувийн хөрөнгө оруулалтаа хийгээд та нар барьж байгуулаа. Тэгээ 20 жилийн дараа бол төр өөр дээр буцааж авна шүү. Ингээ хийхэд бол энэ дээр одоо цоошин салбар ч гэдэг юм уу тийм ээ. Цоошин үйлчлэгийг төсвийн мөнгө одоо харгалзахгүйгээр бий болох бололцоо бас дахиад гарч ирж байгаа. Тийм учраас бол миний бодож байгаа зүйл юу вэ гэхээр яг эдийн засгийн салбаруудаа бид нар бол одоо төсвөөрөө дэмжиж явна гэхээс илүү концессийн хуулийг ашиглаад цаашаага тийм ээ. Тэр төрд өөрт нь бол асар их эрх мэдэл цуглуулад байна шүү дээ. Өнөөдрийн Монголын байдал бол маш их оролцоо бий болчиход байна шүү дээ. Энэ оролцоог бол гинт нэг өдөр үгүй болгоно гэж хэлэхэд бол хэцүү л дээ. Одоо бол энэ бол явандаа л багсах баг. Тийм учраас яг энэ оролцоотой байгаа энэ цаг үе дээр энэ салбаруудыг босгож ирэх ямар алхам байна вэ гэхээр энэ концессийн хуулийг л одоо хамгийн их ашиглах нь зөв юм болов уу гэж бодоод байгаа юм л. Харамсалтай нь энийгээ бас манай засгийн газар бас буруу ойлгоцсон давхиж явна л. Иргэн төлөгдөх нөхцөлтөө одоо иргэн төлөгдөх нөхцөлтөө санхүүжилт маягаар ингээд ашиглаж эхэлж байгаа байхгүй. Энэ бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны тэр зарчмыг тодорхойлж өгсөн аюул сайн бичгээр юмт шүү дээ. Тэгээд манайханд ингээд нэг айтайхан хууль ингээд сайн хүмүүсийн санаачлаа гаргаад ирэхээр энийг хүлээж аваад цаашаа ингээд ажилуулах боломж байдаг. Тэрийг хариуцж ажилуулах хүмүүсийн томилгоо нь бол зөвхөн одоо намжрахсан томилгоо яваа тэрийг ойлгохгүй. Тэр боломжийг иймэрхүү байдлаар энэ боломжуудыг бол бас алдаад байна л да. Зүгээр би түрүүний асуултад тавьдаг юм учиртай л да. Одоо аливаа салбарыг нэ төрөөс дэмжээ заноос нь олрох хүмүүс алаж хуудаа аж хуу гэл те. Ингээд юм чи зүгээр үрдүн юу нь юу байна гэж хөдөөгөр орон нутгаар иргэдтэй яваад уулзах за одоо ингээд улсуудтайгаас уулзаад энэ асуухад бол тодорхой хүрээнд ингээд үйлчлэгээ түүнээс бол яг нийтэд наа чинь ялж чадахгүй байгаа маа. Тэгээд төсвийн хийгдэж байгаа ажил бол үндсэндээ тэгээд нөгөө авилгах ял хавлыг жоохон гаруулчихъя тэгээд ингээд дуустай гэж. Төсвийн оролцоо нэмэгдсэн бас манай улс авилгын индексээр нөгөө олон улсуудын чагсаалт дээр ухраад байгаа тийм. Энэ эдгээр хоорондоо бас ингээд уялдаатай яваад байгаа юм сөрөг талууд байгаад байгаа юм болов гэсэн тийм л юм хэлэх гээд байна. Тэгэхээр байгаа. Ер нь бол жишээ мал аж ахуй руу ялангуяа тэр ноос, ноолуур тийм ээ. Тэгээд энэ юмнууд руу одоо хийсэн мөнгөний үр дүнд ард түмэн одоо мах нүнтэй эсвэл одоо хувц сунар нүнтэй болтох учиргүй байхгүй. Тэгэхээр бодлого бол энэ дээр алдаатай гараад байна гэдгийг харагдаад байгаа. Нэг талыг хараад тийм ээ. Тийм үр дүн бол бид хүсээгүй шүү дээ. Үр дүн бол одоо мал минь юу минь гэдэг үлээд байна тийм ээ. Бүгд л минь дамар байх хэрэгтэй байхгүй. Тийм сая гандамар гүшүүний яриад байгаа тэр нэг тодорхой бүлгийг гомдоохгүй гэдэг үүднээс амтж байна гэдгийн цаана бол энэ улс төрийн тогтолцоотой бас холбоотой юмнууд гараад ирж байгаа л угаасаа манад байж байгаа энэ тогтолцоо маань иймэрхүү төлөхөд гаргаад ирж нэг сүрхий сайндаа очиод нэг ноолоор өгөх гээд байгаа юм биш зүгээр улс төрийн тогтолцооноос үүдээд бас нэг ноолорын тухай ярих юм бол одоо тэнцэнэс дэмжлэг авд юм байна. Ноосны тухай ярих юм бол тэнцэнэс дэмжлэг авах нь за газар тариалан яриад байх юм бол би тэнцэнэсээ дахиад сонгогдчих нь гэдэг юмд бас давхар яваад байгаа гэдгийг бол хэлэх ёстой байна. Зүгээр ерөнхийдөө бол энэ сүүлийн үед их идэвхтэй ажиглагдаад байгаа юм бол энэ нэг төрийн капитализмын хэлбэр рүү бол бид нэр ер нь нэлээ яваад байгаа. Тэгээ энэ нь бол
алдах юм бол их том алддаг зүйл л дээ. Үнэхээр их том алддаг зүйл. Яг онж байгаа бол бас ч гэж бас яваад өгсөн тийм практикууд бол байдаг. Гэхдээ алдах юм бол дэндүү их хохиролтой байдаг зүйл учраас бол тэр төр хувийн хвшлийн түншлэлтээр тулгуурласан тэр чиглэлийг барьж авах нь бол илүү өгөөжтэй юм а. Ялангуяа хувийн секторынхны татан оролцуулах, за иргэдийг өөрсдөд татан оролцуулж тэр шийдвэрийн гаргадаг тогтолцоогоо барьж явах юм бол илүү өгөөжтэй юм аа гэсэн дүгнэлт гараад байгаа л та. Төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг яг тийж ойлгож чадсан Гантүмөр гишүүний хэлдгээр нөгөө хувийн хвшил байгуулах гэхэлэр мөнгө гаргаж юу маань дараад нь төсвөөс тэр мөнгө төсвийн тодтол байдаг ч юм уу хийгдэхлээр ингээд авчдаг тий. Тэгэхээр яг уул бодлого нь бол яг ямар бодлого юм бэ? Гэхдээ ердөө энэ эдийн засгийн хөгжлийг хангахад бол төрч одоо өөрийнхөө очиаг үүрий, хувийн сектор ч гэсэн хамтдаа бас ачаанаас нь үрэлж тэгээд хоёулаа бие биендээ дэмжсэн тусалсан ийм маягаар л явъя гэсэн санаа байж байгаа шүү. Тэгээд энэ маань бол ер нь нийгмийн амьдралын бүх салбаруудыг бол бүгдийг харж байгаа. Нийгмийн салбар, сургууль, цэцэрлэгээс өсвөлээл тэр нийтийн чанартай юмнууд байж гэн. За тэр байтугай бүр хууль хяналтын байгууллага төртлийн төр хувийн хвшлийн түншлийн юмнууд ороод ирж шүү дээ. Одоо жишээ нь шарангийн байгууллагыг хүртэл хувийн хвшлийнхэн одоо ажилуулдаг энэ гэсэн юм юмнууд ингээд ороод ирж байгаа. Ердөө тэгэл зам, харилцаа, нэрчим хүчил бүх юм руу ороод ирж байгаа. Тэгээ энэ бол Монголын хувьд ялангуяа нөгөө санхүүгийн их усүр бас нэг сайн төвлөрүүлдэг тэр санхүүгийн механизмууд нь бүрэлдээгүй, санхүүгийн зах зээл нь бүрэлдээгүй байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь их усүр нь өөрөө хомсхон байгаа нөхцөлд бол хөрөнгө хүчийг төвлөрүүлээд нэг юм руу чиглүүлэх их тийм боломжтой арга хэлбэр юм л да. Тэгээ энэ явандаа зүгээр энэ чиглэл бол нэлээд өргөжж гарч ирнэ л гэж ойлгож байна. Жишээлбэл би зүгээр нэг жишээ хэлээ л да. Сеулийн Инчоноос Сеул хүртэл хурдны зам байгаа байхгүй юу? Хурдны галт тэрэг. Энэ хурдны галт тэргийг барихын тулд асар их мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг засгийн газар гаргаад барих юм бол менежментийн алдаа гаргах юм бол алдагдaltaгүй л дээ, тийм ээ. Тийм учраас засгийн газрын Солонгосын засгийн газрын уран арга юу вэ гэхээр энийг одоо төр хувийн хвшлийн хамтын одоо тэр хуулиар зарчмаараа шийдъя гэж шийдээд хувийн компанид өгч байгаа. Тэр компани хөрөнгө оруулалтаа хийгээд 20 жил ашиглаж байгаа. Тэд нар бол ашиг олохын тулд 20 жил ажиллаж байгаа байхгүй. Тэгтээ маш сайн ажиллаж байгаа. 20 жилийн дараа бол тэд нар ашигаа олно шүү дээ өөрснөө. Одоо хөрөнгө оруулаад нөгөө оруулсан хөрөнгөө барьж аваад тодорхой хэмжээний ашиг аваад ингээд тэр замаа улсад нь хүлээлгэж өгдөг. Тэгэхээр зэрэг улс бол өөрөөр ямар нэгэн риск хүлээхгүйгээр дээр нь менежментийн хамгийн ур чадвартай багийг шалгаруулад хариуцлагаа хүлээгээд та бүхэн энэ төрийн хийх ёстой ажлыг хий гэдэг ийм л зарчмыг хэрэгжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг манад бол энэ нийтийн бие засах газар тэр цэцэрлэг ялангуяа. Одоо бид нар цэцэрлэгүүдээ ингэж хийж болно шүү дээ. Та бүхэн зөвшөөрлийг нь олголоо. Тэгээ концессор хий. Хийгээ та бүхэн 20 жил ажиллавал дараа нь төртөөгөө яаж хамтарч ажиллах зарчмаа тохиръя. Энэ 20 жилийн хугацаанд ч гэсэн төр хөрөнгө оруулагч хоёр яаж хамтрах уу гэдэг зарчмаа тохиръя тийм ээ. Тэгэхгүй бол одоо төр нэг талтан гарчаад нөгөө талтан хувийн хвшил гараад ингээд хоёр одоо зам дээр ингээд уралдахаар чи одоо төрийн төрүүлээд түрүүний хэлдэг Америк гишүүний хэлдгээр ингээд нэг тийм оролцоо нь хит ихтсэн тийм ээ. Тэгээ хит ихтэж гин гэдэг бол сүүлдээ явсаар байгаад нэг дарангуулагчин гал руу яваад урчих юм бол энэ ч өөрөө зүгээр л одоо нацист дэглэм тогтох суурийг л бид бэлтэж өгöd байгаа. Төрний амар зарлал гишүүний хийсэн шийдлэг одоо төрийн бодлого бол аж ахуй нэгж аль алийн оролцоон дээр явагдаж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр аж ахуй нэгжүүдээс ямар одоо шүүмжлэгийг өрүүлдэг гэхээр хитрхи ингэж ноостой урамшуул ч юм уу хитрхи гэж урамшуулал зарлах нь яг тухайн салбарыг хөгжүүлж байгаа нэг хэлбэр мөн ч хэдий ч эрсдэлтэй юм шүү гэсэн ийм шүүмжлэлийг өрүүлдэг л дээ. Тэгэхээр түрүүний таны хэлдэг магадгүй нэг нь те дарангуулагч гараад ирэхэж үгүйсгээ аргагүй бас ийм шүүмжлэлийг хэлдэг. Энэ нэг мөчлөг байна шүү дээ. Энэ үйлдвэрлэлийн мөчлөг тодорхой гишүүдээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи ноосонд нь урамшуул өгж яах гэдэг чинь чухам юу байх вэ? Эцсийн бүтээгдэхүүн нөгөө ноолуурын одоо бүтээгдэхүүн юм уу эсвэл одоо утас байна шүү дээ. Одоо тэр утсаар чинь л одоо нөгөө бүх хувцс нарыг чинь янз янзыг хийж байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр тэр мөчлөгүүдээ айгуу сайн харж энийг бодлогын хувьд маш зөв төлөвлөж энэ урамшууллын юмнуудыг ашиглахгүй бол зүгээр нэг тийм одоо сэтгэлийн хөдөлгөөнөөр гэдэг юм уу юу гэдэг эсвэл улс төрийн одоо оноо авах зорилгоор юм хийх юм бол гай болдог гэдгийг хэлээд байгаа юм л та. Хөгжлийн бодлого зүгээр судлаач гэх хүмүүстэй уулзаад бас ярьж байхад тэгж хэлээ л дээ. Яг тийм улс төрийн ямар ч хамааралгүй тийм улсуудтай яриад. Тэгээд тэд нар манад өнөөдөр мянган сайхан бодлого гараад хэрэгжихгүй хэрэгжүүлэх нөгөө төрийн институт маань өөрөө чадамж маш сул байна
гэсэн юм шүүмжлэг хэлж байгаа. Тэгээд энийг яаж хэрэгжүүлэх, яаж сайн болох юм? Боловсролын салбараа сайжруулж, энэгээрээ дамжиж бид нэр цаашаа явна. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн мараал хийдэг. Тэ одоо тэгээд юу гэдэг. Одоогийн байгаа төрийн байгаа институтын чадамж бол тэр ямар ч сайхан бодлого гараад ирвэл хэрэгжүүлж чадахгүй гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр одоо сүүлийн энэ хэд хоногт ингээ гадуур явж байхад бол Америк сургууль төгссөн, Япон сургууль төгссөн залуучууд аягүй их уулзж байна. Үнэхээр чадaltaй залуучууд. Тэг ажил олдохгүй байна гэж чинь. Тэ. Бид нар бол ингээд өгөөжтэй ажил хиймээр байна. Тэгээд ингээд бол ажилд орох үнэхээр боломж алга. Тэгэхээр юу хэлээд байна вэ гэхээр үнэхээр чадaltaй боловсон хүчнээ шигшиж авдаг төрлийн бодлого байхгүй болсон. Бодлогын бичиг баримтуудыг бол бид нар ерөөсөө хуулийн төвшөнд нь л хийхгүй, хуулийнх нь үг үсгэрүүл оруулж өгөхгүй юм бол бид зүгээр ингээд хөтөлбөр гэдэг цаас гаргаад бол үнэхээр амжилтанд хүрэхгүй юм л. Тийм учраас манайхан одоо хууль гэхээр оролцогч 2 3 талынхаа харилцааг зохицуулдаг, эрх үүргийг зохицуулдаг байдлаас цаашаа гармаар юм. Эрх үүргийн тодорхой болгоё. Үргэлжлүүлье. Тэрний дараа бол ер нь тэр нарийн деталуудыг бол заавал хуулиндаа зааж өгөх хэрэгтэй. Тэр бодлогын алхмуудыг бол хуульчилж өгөх хэрэгтэй. Энд дэр зүгээр л залхуураад байгаа байхгүй. Тэгээ хуулийнхаа хилцүүлгийг бид нар нэг айгүй одоо хэцүү болгоцсон. Анхны хилцүүлэг хийдэг, эцсийн хилцүүлэг хийдэг. Энэ байдлыг цаашаа юм солих хэрэгтэй. Хилцэх хэсгийг бол байнгын орон дээрээ шийддэг. Анхны хилцүүлгээ байнгын ороо шийддэг. Баталгыг чуулган баталдаг. Болохгүй бол энэ 2 3 давхар хилцүүлэг чинь өөрөө бол 90 сүүлийн үед бол хууль биш болгож шít. Над бол тийм л дүр зур гаргаж. Тэгээд иргэд хараад бол энэ парламент ч хуулийг баталж чадахгүй шít. Ирцгүүн байна шít. Эсвэл бол одоо юу гэдэг юм бэ? Янз бүрийн санал хэлж. Тэгэхээр бид бол цаашаа бодлогыг үнэхээр тэр мэрэгжлийн байнгын орон дээрээ шахдаг. Дээр нь бол бүлгүүд дээрээ сайн шахдаг. Тэгээд эцлээ гараад ирсэн зүйлээ бол олон цөөнх бол баталдаг. Тэгэхгүй бол хуулийн заалт болгоныг нэгдсэн чуулганаар оруулж батлуулна гэдэг бол энэ өөрөө айгүй буруу. Зарим хууль бол өргөн баригдаад батлагдахтаа анхны хилцүүлгээрээ 64 санал орж штеп. Тэгэхээр чин тэр хууль үндсэндээ өргөн барьсан хууль нь биш болчихж байгаа байхгүй. Танигдахгүй эсрэг утгатай болоо. Тэрхэн хооронд ингээд одоо зүгээр хөдөө аж ахуйн салбар дээр ажилладаг хүн л гэхэд нано технологийн хуулийн дээр давхиж орж ирэл хаа нэг газрын багш утсаар яриад за нано технологийн хуулийн дээр ийм санаа яваад энийг чинийг ингээд гэж. Тэгэл битүү мэд одоо юу гэдэг юм те их мэдгч нар тэгээ орж ивэл нано технологи бол ийм гэсээр байгаа л нөгөө ингээд бүтнээр нь хийцэн байгаа хуулийг зүгээр эвдэж батлуулаад гаргачих. Тэгээ гараад ирэхээр нөгөө яг мэрэгжлийн хүмүүс төр хүрээд ирэхээр үгүй энэ чи яаж ажиллах юм бэ? 2 3 заалт нь хоорондоо зөрчилтэй байна шүү дээ. Ийм асуудал тавигдаад байна лээ. Тийм учраас бол бид бол энэ одоо дараагийн парламентууд бол энэ хуулийнхаа хилцүүлгийг үнэхээр тэр мэрэгжлийн төвшөнд хийлгээд нэгдсэн чуулган бол орж иж яг мэтгэлцээний зарчмаа хадгалаад коннектдаг. Мэтгэлцээ байнгын орон дээрх мэтгэлцээнийг ч гэсэн тодорхой болгох хэрэгтэй. Үнэхээр асуудал байна уу? Байна гэж байгаа бол тэрэн дээр саналаа хэлдэг болохоос биш. Хуулийн зүйл заалт болгон дээр гişүүд ярьдаг гэдэг бол үнэхээр буруу. Манайхаас өөр юм дууссан байгаа юм. Та одоо зөндөө парламентаар явдаг. Ер нь ховор тийм ээ. Зүгээр 1990-ад онд анх энэ парламент үүсгэн байгуулагдаж байгаа тухайн үед бол улсын их хурлын гишүүнд ангаараа хууль өргөн барих юм нь бол бас байгаагүй юм шүү дээ. Тэг чинь байнгын хорооноос өргөн барьдаг. Тэгэхээр байнгын хорооноос өргөн бариулахын тулд байнгын хороон дотор бол нэлээд сөрхий ажиллаж тэгээд тэр бусад гишүүдээр дэмжлэг авч яаж байнгын хороон дээр шийдвэр гаргуулж яаж өргөн барьж байгаа хууль гэдэг нь бол бас нэлээд шүүлтүүрд авчихсан нэлээд час хийсэн хууль орж ирдэг байсан байхгүй. Сүүл рүүгээ яг зөвхөн улсын их хурлын гишүүнд ангаараа хууль өргөн барина гэдэг энэ системээр оруулсан. Энийг бол би зөв гэж боддیں۔ Гэхдээ энийг зөвхөн ашиглаж байгаа байдлыг харах дээр бас арай хэрэгс хэтрээд байна одоо тэр нэг их хурлын гишүүн маань өөрөө бас нэг өөрөөр ойлыг бас тэр болгон ойлгохгүй тэгэл ердөө өглөө нь аль хэлнээсээ болсон тэрнээсээ хамаарад нэг хууль санаачлаа байхад байгаа нь бас жоохон тийм санал гаргаад байгаа нь жоохон тийм байгаа. Гэхдээ ер нь бол энэ хөгжлийн бодлого ингээд томьёологдож байна. Энэ хөгжлийн бодлогыг томьёолох, хэлэлцэх, батлах энэ процедур дээр төрийн институтууд чадамжийн тухай асуудал бол онцгой чухал юм а гэж өөрөө чинь хэлээд байгаа. Зөвлөдөө тэгээ сая болгон төмөр гишүүн маань маш тодорхой жишээнүүдийг хэлж байна. Зүгээр миний ойлгож байгаагаар бол энэ дээр бас нэг тийм бид нар одоо 22 жил яриад бас шийдэж чадахгүй байгаа нэг
асуудал бол энэ ер нь парламентын тогтолцоог нэг бол сонгодог парламентын тогтолцоор нь бүр мөсөө явуулчихвал яасан бэ гэсэн асуудал байгаад байна. Өөрөөр хэлэх юм бол ялсан намын дарга нь ерөнхий сайд болдог. Тэгээд тэр ерөнхий сайд нь парламентад тараах хэрэгтэй байдаг. Тэр бол их чухал зүйл байна. Тэгээ энийг ингэж хийхин тулд за яг тэр хүн чинь тараа гэж шийдвэр гаргахын тулд нэлийн бодноо доо. За ээлж тус сонгуул явагдах нь бид тэр сонгуул дээр нь ялж чадах нь дахиад олонхоо аваад засгаа байгуулж чадах нь үйл нэлийн бодж үз шийдвэр гаргана шүү дээ. Нөгөө талаас улсын их хурлын гишүүд чинь бас за дарчих юм бол би яах вэ гэдгээ бас давхар бодох хэрэгтэй болно. Эндийн хамгийн сонгодог жишээ нь бол энэ хоёрын зөрчлийн сонгодог жишээ нь бол юу вэ гэхээр бол улсын төсөв батлах үйл ажиллагаа байдаг л да. Төсөв чинь бол сайн ч муу ч Монгол улсын хөгжлийг тухайн жилд нь тооны хэлээр илэрхийлээд ороод ирж байгаа зүйл шүү дээ. Тийм ээ. Засгийн газраас өргөн барьж байгаа. Мэргэжлийн эрх хөрөнгө улсуудыг хийсэн тийм ээ. Тийм бас нэг төрлийн бодлого байхгүй. Тэр хурал дээр одоо орж ирээд нэлийн бүр өөр болоод явчихсан. Тий, хурал дээр ороод хүн таньх харахгүй болчиход яваад өгдөг. Тэгээд сонгогдсон нь бол уг нь орж ирсэн нэг нь тэр чигт нь ер нь бол тийм юмнууд байгаа байхгүй. Тэгээд сая бид нар бас нэг иймэрхүү залтуудыг бол сонгуулийн мөрийн хөтөлбөртөө бол энэ дээр гэсэн юмнуудыг бол оруулаад байна. Тэгэхээр энэ институтуудын чадамжийг ер нь бол ихжүүлэх чиглэлийн юмнууд бол нэлийн хэрэгтэй харцаагүй. Энэ дээрээсээ явах хэрэгтэй юм уу? Эсвэл түр доод шатандаа зөвхөн хийгдээд ингээд юу гэдгийг зөв сонгуул болж байна. Одоо сонгуулаар хүн солиод өөр хүмүүс очоод тэрийг сайгаж чадамжтай болоод тэнд бол би нэг хийгдэгдв. Яг л нэг хүн солигдлоо хүн бүгд чинь тэгэл адилхан л хүн. Тэгэхээр тэр тогтолцоог бол ажилуулж байгаа. Тэр тогтолцоог өөрчилж солихгүй болвол механизмуудыг солихгүй болвол хүнээс үл хамаарсан тийм болохгүй бол хүн гэдэг бол адилхан л хүн шүү дээ. Тэгж л бодод тийм. Зүгээр яхаа Монгол төрийн уламжлалт талаас аваад үзэх юм бол бид нар чинь одоо төрийн дээр одоо хааны дээр хууль байна, малгай байна гэдэг ингээд ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр нэг төрч ёсны нэг уламжлал тэр нэг институционал талын бол ер нь Монгол бол эртээр үеэс их барьж явсан. Аль болохоор тэр нэг субъектив юмнаас хувь хүний хүсэл зоригоос хамаарх нь бол багасгаад бүх юмыг хуулинд захируулъя. Хоёулаа явж ивэл одоо зэрэгтэгдэг шүү дээ. Хоёулаа явж ивэл нэгэн дарга тийм ээ. Ганцаараа явж байгаа бол малгайчин дарга шүү гэж ингэж тэгээд тэр дээр чинь нэг хууль байдаг шүү гэсэн. Энэ нэг тэр институционал талын Монголын төрийн уламжлал угаасаа ийм л юм л да. Тэгээ энэ чиглэл рүү нэлийн явах хэрэгтэй байна. Зөв хөдлөө явуучих юм бол эн чинь 5 жилийн дараа л үр дүнгээ өгнө шүү дээ. 5 жилийн дараа их сургууль төгсөж байгаа 10 жилийн дараа төрд ажиллаж байгаа хүмүүс гэдэг бол шал өөр болоод эхлэх байхгүй. Тийм учраас бол би энэ боловсролын системийг л бид бол одоо цаг алдахгүйгээр л эвдэх хэрэгтэй, зөв болгох хэрэгтэй. Өнөөдөр бол зүгээр л тэр нэг тийм нийтийн одоо стандарт, нийтийн зарчимтай тийм багшийн зөв сурагч 100% буруу гэдэг бол ардчлалын бүр нөгөө эсрэг туул руу явсан систем үйлчлээд байгаа юм. Тэгэхээр хүүхэд яаж өөрийгөө илэрхийлж сурах вэ? Хүүхдийн яаж өөрийнх нь зөв байх вэ, тийм ээ? Хүүхэд өөрийнхөө төлөө яаж явж сурах вэ? Өөртөө яаж санаа тавьдаг болгох вэ гэдэг ингээд хүний одоо хүчин чармаалтыг дайчилсан нийгмийг бид байгуулах гэдэг байна шүү дээ. Энэ нийгмийг байгуулах гэж байгаа юм бол ийм хүмүүсийг л бэлдэх хэрэгтэй шүү дээ. Тэгэд ингэж одоо нөгөө 10 жилийнхээ боловсрал руу их зөв анхаармаар байна. Хоёрдугаарт бол ер нь ихтэй сургуулиудыг бол зөвхөн одоо хүүхдийг сургаад диплом өгдөг биш. Чи сургасан хүүхдэд ажилд оруул гэдэг шаардлагатай байх хэрэгтэй. Яг бол манай энэ ихтэй сургуулиудын багш нар эрдэмтэд гэдэг бол өөрснөө яг тэр тухайн салбарынхаа зах зээлд айгүй нэр хүндтэй хүмүүс аахгүй. Энэ хүмүүсийг бол тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг тэр хувийн хвшил төрийн байгууллагуудтай нэгт уялдаатай байлгамаар байна. Тэгэхгүй ингээд айгүй дотн холбоотой байж хахад тэр хооронд нь ингэж чи ажилд оруулна шүү гэдэг механизм хийж өгөөс болоод ингээд холдоо яваад байгаа байхгүй. Гэтэл энэ механизм ажиллаж явах юм бол үнэхээр хүүхдээ яг тухайн одоо позицийг хараад багш нь тэрэндээ бэлдэх байхгүй. Жишээлбэл төрийн албан хаагч. За төрийн албанд бол одоо ингээд төрийн банкнд энэ хүүхдийг бэлднэ гэж байгаа бол тэрийг яг хараад өөрийнх нь шавнар тэнд сууж байгаа. Тэдний байр байдлыг хараад хүүхдээ бэлдээл явж байгаа. Манайх зүгээр Сингапурын загварыг хоолж болдго юм гэж. Сингапурч одоо яг залуучуудаа дэлхийн хамгийн өндөр төлбөртэй мундаг сургуулиуд руу явуулж сургаад ирсэн залуучуудад тэр боловсролын систем имийг их хур нутагтаа бий болгоод одоо тэр Сингапур өнөөдөр дэлхийн Азиуд ямар бар улс болж хөгжиж чадсан бэ те. Манайх өнөөдөр мөнгөнд байна гэдээ яриад байгаа. Тэр мөнгөөрөө залуучуудаа гадагш сургуульд асар олон залуучууд чадaltaй залуучууд мөнгөө төлөөд гадны тэр өндөр төлбөртэй сургуулиуд сурж штэ. Энэ бол бас тодорхой хэмжээгээр манай валютын урсгалчсантай гадагшлж байгаа нэг хэлбэр мөн штэ те. Тэгэхээр энэ залуучуудыг төс бодлогоор
бүр дэмжиж. Үнэхээр тэр айл нэг хүүхд одоо чадaltaй айл хүүхд чадалгүй айл хүүхд байх нь хамаагүй. Үнэхээр өөрийнх нь толгойн байгаад сурч чадж байгаа бол дэмжиж явуулдаг. А тэр хүүхд эргэж ирээ. За нэг 10,000 хүн явуулъя 5,000 ирэхгүй л 5,000 буцаж ирэхэд хангалттай шүү дээ. Сингапур манайх хоёрын адилхан зүйл нь юу вэ гэхээр хүн ам цөөхөн. Тийм учраас бол бид энэ 400-500 мянган хүүхдэд бол одоо бодиттой хөгжил энэ хүүхдүүдийнхээ орчинд бий болгохын тулд нэг анхаарал ажиллахад бол боломжтой гэж би хараад байгаа. Бид ямар 5 сая хүүхдийн тухай яриаггүй, 50 сая хүүхдийн тухай яриаггүй, 500 мянган хүүхдийн тухай ярьж штеп. Яг энэ боловсролын яг энэ ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүд гэх тийм. 10 хүүхдэд нэг багш оногдно гэвэл 50 мянган багшийн тухайд асуудал ярьж байгаа. Тэгвэл тэтгэвртэй гарсан 10 хэдэн мянган багш бас байгаа юм байлээ л дээ. Тэгээ одоо манай ерөнхий боловсролын стандартчанд олон улсын руу явж чиглэж гин гээл тэр чинь яг тийм хүмүүс бэлтгэгдсэн монгол хүмүүс ирж ээж түүнээс бол энэ чинь их нутагтаа бий болгож төлөвшүүлэх болох гэж би бодод байна. Түүнээс бол гадны улсуудыг одоо бол яг уурж авчраад цалинжуулаад цалингийн нөгөөд ажиллуулж байгаа юм байна. Тэр улсууд чинь цаг нь болоод яваад байгаа юм тийм. Нэг юм ойлгох хэрэгтэй. Дэлхийд дээр ажиллаж байгаа боловсролын тогтолцоо бол өөрөө яг өнөөдрийн цаг үеэс бол 50 жилээр хоцорсон байгаа. Хоцорсон байгаа. Тийм. Энэ бол ингээд нөгөө мэдээллийн технологи байхгүй үед тийм ээ. Телевизийн олон сувг байхгүй үед, Google дээр ийм олон гоё кинонууд байхгүй үед хийцэн систем байхгүй юу? 30-аас 35 хүүхдийг нэг ангид цуглуулад нэг багш самбар дээр зогсоод бичдэг. Тэгээ номонч хүрлцээгүй шахав. Энэ үеийн системийг бид нар зүгээр гадаадын учраас сайн гэд хуулах бол өрөөсгөн шүү. Өрөөсгөн шүү. Бид бол хүүхэд болгоныг хөгжүүлэх программыг л одоо гаргаж тавих хэрэгтэй. Энэ бол туршигдсан. Дэлхийд дээр байгаа энэ нөгөө хувийн сургуулиуд бол зөвхөн энэний араас явж байгаа байхгүй. Харамсалтай нь тэнд маш олон хүүхэдтэй учраас цөөхөн хүүхдийг дэлхийн улс орнууд Англи, Америк хөгжүүлэхийн тулд хувийн сургуулиуд байгуулад тэн дээр их том мөнгө тавиад жилийнхэн төлбөр бол 20-30 мянган евро ингэж тавьжээж хүүхэд болгоныг сурах програм тэнд хэрэгжиж байгаа байхгүй. А тэр сургуулийг төгсөө гараад ирсэн хүүхдүүд тэр Yale их сургууль, тэр Harvard руу орж чадж байгаа байхгүй. Түүнээс биш зүгээр Кембрижийн нэг дурын 10 жил төгсчөөд Харвардд орно гэдэг бол үлгэр шүү дээ. Тэр бол мөрөөдөл баг. Тийм учраас бид нар бол биднэрт байгаа боломж тэр улс орнууд одоо тэр хувийнхаа тэр байгуулагдсан шинэ боломжоор нэг 500 мянган хүүхдийн араас явж байгаа бол биднэрт нийтдээ л 500 мянга шүү дээ. Зөвхөн мэдээллийн бааз талаасаа ч гэсэн одоо статистикийн боловсруулалт хийх хэмжээний юмнууд бол гараад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр тулгуурлаад бид нар бол одоо энэ сургалтын төгсөө боловсон хүчин бэлтгэх юмнуудаа бол нэлийн оруулж өгсөн. Гэхдээ энэ дээр тэр нэг Монгол ухаан гэдэг юмыг бол ер нь заавал дотор нь шингээсэн байх ёстой л гэж би боддог юм л. Яг л өнөөдөр өөрөө чинь яриад байгаа тэр гадагшны хүмүүс сургана гэж бид нар бол эхний үедээ бол үннийг хэлэхэд одоо зөвхөн хэлний чиглэлээр ч юм уу эдийн засгийн чиглэлээр л явуулж илээ шүү дээ. Анхны одоо $1000 нэг сая төгрөг төсөвт суулгаж ирсэн шүү дээ. Ёо тэр үедээ бол тэр төгрөг хачин юм байна. Хөөх бүхлэгтэй 1996 онд сая төгрөг тавьчихсан. Энүүгээр одоо хүүхдүүдийг гадагш нь явуулах гэж байна гэдэг ингээл ямар их мөнгө тавьж яана гэл ингээд. Тэгэл тэр хүүхдүүд чинь анхны явсан хүүхдүүд чинь өнөөдөр хурж ирж чад ажил төрлөө хийгээд явж байгаа хүүхдүүд байж байгаа. Одоо бид нар энэ чинь 100 сая өргөж чад байна. Дараа жилээс бол энэ чинь бүр тэрбум төрөх гээд ингээд хэдэн тэрбумаар нь ярих гэдэг байна. Тэгэхдээ одоо явуулах гэж байгаа чиглэл бол яг зорилготой. Энэ эдийн засгийн хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлж байгаа. Тэр чиглэлээр нь хүмүүсийг бид тэр нь бол инженерийн чиглэл байхгүй. Тэр тэгвэл инженерийн чиглэлийн хүүхдүүдийг гадагш нь хамгийн шилдэг сургуулиуд нь явуулъя. Энэ чиглэлийн дэлхийн шилдэг багш нарыг Монголд урьж авчръя. Өөрсдийнхөө байгаа багш нараа бас гадагш нь яг ийш нь явуулъя гэсэн нэг ийм юмнууд л байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн тогтолцооны хүрээнд дотор бол тэр анчаарсан сургуулийн тогтолцоор бол өөрөө ирэхгүй явна. Би одоо зүгээр нэг амьд жишээ хэлье л да. Манай санхүү эдийн засгийн дэд сургууль саяхан Америкийн нэгдсэн улсын тэр олон улсын стандартыг одоо магадлалын итгэмжлэлийг ингээд авлаа. Монгол улсын Монгол улсын хэмжээнд өнөөдөр дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөд одоо стандартчлалын ингээд итгэмжлэлийн авчсан сургууль энэ байгаа байхгүй юу? Тэгээ яагаад санхүү эдийн засгийн сургууль одоо ийм өндөр амжилтанд хүрчих вэ? Энийний цаана юу вэ гэхээр нэх бас нэг ухаантай юм байхгүй. Зүгээр бид нар ямар бодлого барьж байсан бэ гэхээр хамгийн шилдэг хүмүүсийн л
хамгийн шилдэг хүүхдүүд юм аа. Тооны хойноос үйлчлдэг байл дээр бусад сургуулиуд ч 400-500 хүүхд эсвэл нэмтэргээл ингээд тэгээд сургуулийн төлбөр дээр нь ашиг олно гэсэн тийм юм бол угаасаа байхгүй. Энд чинь нөгөө нийтийн байгууллага шүү дээ. Хувийн биш нийтийн байгууллага. Тэгэхээр public гэж яддаг байхгүй. Тэгэхээр тооны хойноос үйлчлэх шаардлагагүй болчихсон. Тэгээд цөөхөн хүүхдээ бид нар чинь жилд бол чинь 90 хэдэн хүүхэд л авдаг байхгүй. Тэгэхээр одоо төлбөр нь өсөөлөх тоохгүй энэ жил чинь аюу өндөр. Хамгийн өндөр IQ-тай хамгийн чадaltaй хүүхдүүдийг л авч байгаа. Тэгээд тэр чадaltaй хүүхдүүдийг авчих тэр багш сайн байх бас алба байдаг юм байна. Яг мундаг багштай байхаар байхгүй. Тэр хүүхдүүд чинь өөрсдөө сураад явчихдаг юм. Өөрсдөө бүх юм ингээд зохицуулаад ингээд өөрийгөө аваад явчихдаг болохоор багш бол зүгээр хөтлөгч хажууд нь одоо ингээд нэг тийм юу гэдэг куратор маягаар ингээл ерөнхийдөө чиглүүлэл явдаг. Тэгээд багш нь оюутантайгаа хамт сурдаг, тэрнээсээ юмас уралцж авдаг ингээд шал ондоо орчин бүрдчихдээ юм байна л да. Тэгэхээр бол энэ ийм систем бол ер нь уг нь бол дээрүүд манад байсан юм шүү дээ. Бүр одоо эрт дээрүүд бол тэг ганцаарчилсан энэ сургалтын тогтолцоо гэр сургалт энэ төр гэсэн юм онод байсан. Тэгэхээр энэ хуучны уламжлалт юм орчин үеийн технологи тэгээ энэ бүгдийгээ бас нэг яг Монголын өнөөгийн хөгжлийн энэ тулгамдаад байгаа асуудлууд энэ бий болчиход байгаа хөрстэйгээ бас нэг уялдуулж ээж ийм одоо юмнуудыг хийх ёстой юм шиг байгаа юм л да. Сая энэ санхүүгийн сургууль дээр нэг зүйл их сонирхолтой юм яригдлаа шүү дээ. Хүүхдүүд нь багшаа хөтэлдэг гэж тийм. Энэ л багхгүй. Хүүхэд өөрийгөө л дайчилж явах хэрэгтэй. Өөрийнхөө оюун тархины хөгжилд хүүхэд өөрөө анхаардаг. Тэр орчныг нь яаж бүрдүүлэх үү гэдэг нь л хамгийн чухал болчиход байгаа юм. Тэгээд хүүхэд бол өөртөө ихтэй би өөрийгөө хөгжүүлээ явж гинэ гэдгийг ойлгоод ах юм бол болж байгаа. Тэгэхгүй бол одоо байгаа юм бол багшийн 100% зөв. Тэгээ багш заавал нэг үг хэлж өгдөг. Тэрийг даах хэвээр. Тэгээ ангидны яваад ороход бүгдээрээ бол босч ирээ сайн байна уу гэдэг их мэдлж чаддаг. Гадаа гараад ирэхээр хүнтэй мэдлэх чадвар ийм болчиход байгаа байхгүй. Тийм учраас бол тэр яг ингэж өөрийгөө нөгөө хүүхэд өөрийгөө хөгжүүлж байгаа тий. Тэр орчныг л бүрдүүлж өгөх. Тэр хүүхдүүдийг л одоо танах бол электрон журнал руу шилжиж байгаа юм лээ тий. Тэр гэдэг бол хүүхэд болгон дээр одоо өсөлтийнх нь файл гарч ирж байгаа байхгүй. Нэг хүүхэд ийм байсан. Тэгээ одоо төгсөө гарахтаа ийм боллоо. Ийм чадвар суулаа, ийм мундаг боллоо, бүжиг сурлаа, сакс тоглож сурлаа. Дээр нь нийгмийн ийм идэвхтэй боллоо. Одоо шинжлэх ухааны төвшөнд бол энийг бүрэн эзэмшлээ гэдгийг электрон файл хийж өгч байгаа. Тэгэхээр бол яг ингээд төрүүлээ явж байгаа хүмүүсийг бид нар хараад тий тэр ганцаарчилсан сургалт руу цаашаа яаж ирчтэй явах уу гэдгээд болно. Санхүүгийн цэгийн сургуулийн жишээ бол надад үнэхээр гоё тийм бахархмаар санагдсан. Юу гэхэл нөө өнгөрсөн 4 сард Киргиз улс руу Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн ажилт хийсэн. Тэгэхээр тэр үед бол яг ажилтны бүрэлдэхүүнд бас санхүүгийн цэгийн сургуулийн захирал багтаж явсан. Тэгээд Киргиз улсын төр хүмүүс бас боловсролын яам сайд эдгээр манахаас тэр юу та нар одоо яаж Америкийн мадлын тэмдэглэл авч чадваа. Бидэрт бас туршлагаас аваалцаач гэдэг. Бид нар ч нэг хүмүүсээс дандаа туршлагыг аваалцдаг сурдаг байсан бол энэ удаад бол биднээс ингэж байгаа бас их сайхан бахархмаар санагдчихлээсэн. Энэ боловсрол захирал нөгөө нэг итгэмжлийнхаа юг авах гээд Америкт очсон л да. Тэгээд сүүлийн үед нөгөө нэг би ирж байгаа мэдээнүүдийг харж байхад бол тэдний сони хэвлэлийнхэн манер л ингээд дайрчихсан. Ярилцлага авахгүй боловсрол. Эзэн Монголын сургуулийн захирлаас Америкийн сони хэвлэлүүд ярилцлага авах сурвалжлаад явж байхдаа гоё дарагдсан. Бахархмаар санагдчихсан. Энэ бас нэг Монголын хөгжлийн нэг бас нэг л гарц юм л да. Тийм Монголын итгэмжил давна гэдэг бол гадны одоо бид нар явж сурах гэдэг сургуулиуд чинь Монголд байгуулагч юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар хэрэгцээ нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр бид нар нэвтрүүлгийн ихэнд бол хөгжлийн бодлого гэдэг бүр хууль тогтоох төвшнөөс ингээд за төрийн дунд шатанд яваад сүүлдээ бүр хүн рүүгээ ингээд дээрээс ингээд оошилж гэж хэлэх юм байх юм тий. Тэгээ буцаа зүгээр яг нэг зүйлийг яриа гэж бодож байна л да. Яг энэ хөгжлийн бодлого гэдэг ингээд яриад явхлаар явж төрөө ирхэн байгуулах бай төрийг яаж байгуулах гэдэг асуудалтай яалтч холбогдоод ирж байгаа. Тэгээ зүгээр одоо манайд өнөөдөр Монголд ингээд сонгуул явуулдаг одоо энэ жишээ зүгээр харахаар надлал зүгээр тийг санагдаад байна л да. Асар хэмжээний мөнгө зарцуулж их хурлын гишүүн болж байна сонгогдож байна. Асар хэмжээний. Тэгээ жирийн ард иргэдийн хувьд бол тэр бол хэдэн жил цалингаа аваад ч хуримтлуулж чадхааргүй эсвэл харгүй хэмжээний мөнгө байна шүү дээ тий. Яг зах зээлийн нийгэм учраас хүнд өөрийгөө таниулах сурталчилгаа их тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол тоо нь бол хэдийдсэн тэр бумаар ирэх чинь хэдэн зуун саяар ирж байгаа учраас энэ юу зөв юм уу буруу юм. Зөв юм руу яваад энэ бид нар буруу юм руу яваад байна. Би бол одоо энэ сонгуульд ирнэ хамгийн их мөнгө зарсан сүүлийн сонгуул болж байна л гэж харж байгаа. Одоо бол буцаад уруудна.
Ер нь өмнөд Солонгос ч юм уу Япон бол тэгсэн байхгүй. 5 сонгуул дамжаад ингэж мөнгөний хэмжээ өсөд 6 дахь дээрээ доош орсон. Тэгээ 5 сонгуулийн хооронд юу хийсэн бэ гэхээр төр дээрээ реформ хийж чадсан. Худалдаа авалтууд ер нь энэ мөнгө зарсны хариуд олдох мөнгөний хэмжээг л байхгүй болгох шүү дээ мэлээ л. Тий. Тэгэхээр бид бол тендерийн хуулийг их айтайхан болгосон. Одоо бол ер нь дарга нар тэр тендерт оролцох боломжгүй болж байгаа шүү дээ. Тийм ээ. Жилийн дараа 13 оноос эхлээд тендерт бол ер нь бүр овшээ ямар ч боломжгүй бол жишээлбэл энэ их хурлын гишүүд. За тэгэхээр зэрэг мөнгөгүй одоо за тэр төр төсвийн мөнгнөөс бол хумсалж чадхаа болох нэ. Дээр нь нэг лиценз зөвшөөрлүүд гэдэг. Нийтийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулиар бол ерөөсөө өөрийнхөө танилтал, найз нөхөд хамаатан саданд үйлчлэгийг нь бүрэн хориглосон байхгүй. Тийм ээ. За тэгээд энэ авилгалтай тэмцэж байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг хар. Одоо ингээд асцсан машин бол зогсохгүй шүү дээ. Ер нь бол авилгалтай тэмцэх газрын байцаагч нар шинэ төлхөөрөд асаажсан гэдэг шүү. Асаагаад тавьсан. Одоо бол зогсохгүй. Японд зогсоогүй, Хонконгт зогсоогүй, Солонгост зогсоогүй. Азийн орнууд. Тий. Прокурорыг хар. Одоо бол ер нь энд ажилд орж байгаа тэр залуучууд бол улс төрчдөөс айх тухай ойлголт алгагүй шүү дээ. Бид бол ажиллаа хийнэ. Энэ зөв юм байна. Болдгийм байна. Ард нь гарч болж байна. Энэ нөхцөл байдлаас хамаарат бол энэ их хурлын гишүүн гэдэг албан тушаал бол үнэгүй. Ойлгож байна. Улс төрийн намдлах хэрэгтэй. Яг гэвэл өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх. Хоёр дахь нь бол тухайн хүн би энд ажил хиймээр байна гэж. Үнэхээр ажил хийхийг хүссэн хүн очино. Түүнээс биш одоо ямар өнөөдрийнх шиг ингээл янз бүрийн юмд нөлөөлдөг, тэ зөвшөөрөл авч болдог, барьдаг, тэр хөвөлддөг, барьдаг гэдэг ийм юм бол алгуулж байна. Тэгэхээр бол дараагийн сонгуул бол мөнгө нэгэл алга бол. Ер нь дээд зэгтээ бол жишээ нь Япон бол нэг тойрог дээр 3 сая доллар хүрж ирсэн. Солонгос бол адилхан 2 сая доллар хүрж ирсэн. Тэгэхэд хоёр сонгуулийн дараа одоо Солонгос бол 100 мянган доллараар л хийж байна. Нэг өргөлөөл 130 сая төгрөгөөр сонгуул хийж байгаа байхгүй. Бүр хямдхан хийгээ гарсан хүмүүс бол 20 сая төгрөгөөр хийгээд ялж шин. 20 сая төгрөгөөр сонгуулийн сурчлага хийж. Ингэхдээ бол одоо нөгөө гар утсан бүгд IT-ийн технологи дээр суурилсан тийм ээ. Мэдээллийн технологи дээр суурилсан учраас зөвхөн тэрийг ашиглаа сонгуул хийчихлээ. Өөрөө ганц Иймэрхүү юмаа. Одоо ч тэр бом төр зарцсан хүнээс хүмүүс шудраг ажиллана гэдээ итгэхгүй шүү дээ тийм ээ. Тийм. 200 мянган дагагчтай тэгээд тэд нар лөө өдөр тутмынхаа үйл ажиллагааг яриад тэгээд өөрөө уламжинд гарч ингэж нэг одоо social network юм уу тийм social network ашиглаж байгаа болтой. боломжтой болсон. Тэгэхээр Монгол ч гэсэн ялгаа 4 жилийн дараа бүгдээрээ л гар утсвал бид нар Android болох байх тийм iPhone болох байх. Энэ технологич өөрөө ингээ монголчуудын хувьд бол одоо хэвшмэл зүйл болоод эхлэхээр одоо Android хэрэглэдэг хүмүүс бол телевизэр үзэхгүй шүү дээ. Ер нь бол үеийн үед бол телевизийн өртгийг ус төрчид дааж байгаагүй мөлий. Төлбөрийг төлж чаддгүй байсан байгаа байхгүй. Манайд л нэг та нар энэ телевизүүд үнэ өсгөж чадахгүй ингээд ус төрчдийг бүгдийг авчираад томертон суулгаад байгаа байхгүй. Даадгүй мөлий шүү дээ. Одоо бол Япон, Солонгос ч гэдэг юм уу энэ Орос хүртэл телевизээр гарна гэдэг бол бүтэхгүй ажил. Асар өндөр төлбөртэй. Тэр бол одоо бизнесийн зар сурталчилгааны асар өндөр төлбөр тавьчихдаг. Үгүй. Ер нь өөрөө Ер нь өөрөө манайх жижиг зах зээл учраас жижиг зах зээл учраас үнэн өсчихгүй аймагтаа зовлоо. Түүнээс Оросын тэр бол зүгээр 1 минутын реклам хийвэл асар өндөр үнэтэй шин. Өдөр тутмын сонингууд жишээлбэл Нью-Йоркт ч юм өдөр тутмын сонин дээр зүгээр ингээл нэг жижигхэн юу явахт л хэдэн сая доллар болж эхэлж байгаа юм. Тэгжиж хүндээ хурж тэр хэмжээгээр бараан зарагддаг л да. Тэр том зах учраас чанар бас сайжирч. Манайх бол үнэхээр телевизийнхаа эфирийг ингээд улс төрийн орон зайд алдчихж байгаа нь бол мэдээс ихтэй бол сонгуулийн өдөр бид нар бас нэг 2 цаг маг хязгаарсан тий. Ер нь зүгээр Монголын ардчлал бол харьцан шинэ ардчлалд дөнгөж 22 жил дээр 3-400 жил болчихсон ардчлалтай харьцуулах юм бол одоо нэлээд хөвгт. Тэгтээ энэ хугацаанд бид нар бас их юм сурлаа, их юм ойлголоо. Тэгээ ерөнхийдөө цаашдаа аль чиглэлийг барьж явах юм бэ гэдэг нь бол бас харагдаад байгаа юм л да. Тэгээ тэрлүү нь бол явах хэрэгтэй байхаа гэж. Тэгээ энэ дотор нэг гол байр суурь эзэлж байгаа зүйлүүд энэ сонгуулийн тогтолцоо байгаа. Тавныг хэлэхэд бол ярьж байгаад одоо нэг л өнөөдөр олон талаас нь ярьж байгаа л өнөөдөр үр дүн нь шүү дээ. Хамтарсан нэг юм
холимог сургуулийн тогтолцоо нэг спискаар нэг хэсэг хүмүүс чагсаалтаар орж ирдэг, тойргоос хэсэг хүмүүс гарч ирдэг гэж. Тэг яг энэ удаа сонгуулиа бол явуулж чинь болж явах шиг байна. Тэг ямар ч үсэн ингээд нэг сонгуул яваад нэг 76 хүн гараад ирэх юм шиг байна. За энэний дараагийн нэг том асуудал бол миний харж байгаагаар за тойргоо сонгогдсон гишүүдийн статус нөгөө чагсаалтаар орж иж байгаа гишүүдийн статус ер нь ямар хөө янзтай байх уу гэдэг асуудал бол гарцаагүй яригдж эхэлнэ. Тэгээд дараа нь нөгөө улс төрийн намуудын төлөвшлийн асуудал руу ч нэг чинь бас өөрөө ороод ирчихэж байгаа. Улс төрийн намууд чинь одоо сая дээр нэг 28 хүнийхээ чагсаалтыг гаргах гэж ер нь ямар хөө янзаа байна гэдгээ бол бас нэг улс төрийн намууд бол төлөвшлээ харууллаа шүү дээ. Тэгээд үнэхээр бас нэг тулахтай улс төрийн хүчин бол арай ондоо асуудлаа шийдэж явд юм байна гэх манай намын жишээн дээр харагдчихлаа байсан л да. Тэгээ иймэрхүү юмнууд бол ер нь цаашдаа ингээд гарч ирнэ. Тэгээд би бол энийг яах гэж хэлж байна гэхээр бол хэдий бид нар энэ 22 жилийн хугацаанд ардчлалд нэлээд суралцж нэлээд юм шийдсэн боловч цаашдаа бас шийдэхээр сурахаар юмнууд бас энэс тутгааргүй байгаа юм байна шүү гэсэн юм. Нэг асуудал бол тий нэг асуудал нь тэр төсвийн юу мөнгөний сонгуулийн мөнгөний тухай асуудал. Сүүлийн үед одоо нэг тийм юм яригдаад байгаа шүү дээ. Манай Антамар гишүүн ч гэсэн үндэд хэлээ байлаа. Ер нь төсвөөс санхүүжилдэг болъё. Эрдүүл төсвөөс санхүүжүүлээд ингээд нэг мөсөн хийчих хувь хүнийг ямар нэгэн мөнгө гаргуулах тухай асуудлын боли энэ гэсэн. Тийм юм хүртэл яваад байгаа. Тэгээд яг зөвхөн цаашдаа бол энэ нэг дэшиг уучраа олдно л доо. Ярьж байгаа бас нэг дэшиг шийдэх байна. Өмнөөс өдөр Эрдэмтэн судлаачтай уулзж байхад ер нь одоо Монгол улсын хөгжлийн бодлого ажил төрлөө нэлээд чиглэж байна гэж хэлжсэн. Тэгэхээр ажилд түрүүн бас амар жаргалагч хэлжсэндээ аль салбарыг илүү барим чиглэлийн аль салбар руу төлөх үү тэрнийг хөгжүүлэхээ бодлого барих юм гэж ярьжсэн. Тэгэхээр ажил төрийн салбарыг хөгжүүлснээр бид нар жишээл ямар үр дүн хүлээж болох вэ? Ямар үр дүн харагдах вэ? Энэ дээр та хүмүүс тайлбарлахгүй. Ер нь бол өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засгийн бүтцийг хараад байхад бол 60-аас 70% нь бол үйлчлэгээний салбар байна. Эдийн засгийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ бол 60-аас 70% үйлчлэгээний салбар. Үйлдвэрлэл ажуулгын салбар биш. Үйлчлэгээний салбарт тийм их одоо эдийн засгийн эргэлт байна. Америк бол жишээлбэл нийт экспортын 30 гаруй хувь нь одоо үйлчлэгээ байна. Тийм ээ. Америкийн нэгдсэн улсаар зүгээр жишээ авах. Тэгэхэд Монгол улс бол үйлчлэгээний салбарын экспорт 1% байгаа. Нэг ширхэг ч байгаа. Импорт нь бараг 30%. Нийт импортын 30% нь үйлчлэгээ. Тэгэхээр зэрэг бидний анхаарах зүйл бол ажилтнууд бол дахин боловсруулах чиглэлээр явах ёстой. Тэгтээ бол бид гэтээ хуучин үйлдвэрийг наашаа зөөж болохгүй. Би бол энэ дээр бол үнэхээр эсрэг байна. Гэтээ хуучирсан технологи ч юм уу, ер нь хуучирсан технологи Монгол руу авчирч хэрэггүй. Энэ бол Монголд гайл. Үнэхээр одоо байгаль орчин дээлтэй хамгийн сүүлийн үеийн хамгийн шилдэг технологиг бид нар одоо мөнгө зараад аваад ирэх юм бол болно. Ингэвэл бол бидэнд ажилтнууд бол Монголын хөгжилд бол нэмэр болж эхэлнэ. Тэгвэл бидний хамгийн одоо чухал анхаарах зүйл бол энэ үйлчлэгээний салбарыг Монголд одоо яаж бий болгох юм бэ? Энд яаж нэмэн хүртэх гэсэн эргэлтийг бий болгох юм бэ? Жишээлбэл одоо үйлчлэгээний салбар гэхлээр л гайхаад эхлэх байх л да. Одоо жишээлбэл Америкт хүлээн зөвшөөрөгдсөн санхүү эдийн засгийн сургууль шиг яаж 10 сургуультай болох вэ гэдэг юм уу тийм ээ. Санхүү эдийн засгийн сургууль яаж бид нар одоо Оросоос юм уу өвөр Монголоос оюутан авч сургаж тэдний төлбөрийг яаж энд авч үлдэх вэ гэдэг юм уу тийм. Эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн салбарт бол одоо бодолтой та нар жил 40 сая доллар гадагшаа гарч ийна гэдэг бол үйлчилгээрүү 40 сая доллараар бид гадагшаа шилжиж байгаа байхгүй. Тэгэх юм бол Монголд сайн имлэг байх юм бол Монголын эрүүл мэндийн салбар үнэхээр хүчрхэг болчих юм бол бид нар гадагшаа явдаг биш. Эндээс халимгууд орж ирдэг, туваанаар ирж имчилүүлдэг, эрхүүгээс ирж имчилүүлдэг тийм ээ. Ингэх юм бол манай нөгөө үйлчилгээний импорт нэмэгдэж эхлэх байхгүй. Экспорт биш. Юу экспорт нэмэгдэж эхлэх байхгүй, импорт биш. Тийм учраас бол миний одоо үнэхээр Монголын зөв хөгжлийг харах юм бол ер нь эдийн засгийнхаа зөв бүтцийг харах юм бол бид нар одоо яаж үйлчилгээний салбарыг Монголд бий болгох вэ гэдэг бол үнэхээр төрийн одоо бодлогоор хийж болох хамгийн нааштай асуудал юм болов уу гэж хардаг. Би нэг юм дээр жоохон санаа зовоод суугаад байгаа юм л да сүүлийн үед. За Монголын эдийн засаг бол өнөөдөр тэр чигээр хятадаас хараад байгаа. Одоо бүр үлийн зөвшөөрөгч нуугч юм байхгүй тэрнээс.
Тэгээ яг хятадын эдийн засгийн өсөлт нь энэ чигээрээ байгаад цаашдаа нэг хэсэг хугацаанд энийг ингээд бариад явж хад бол манад бол нэг сүрхий аюул учрахгүй яг өнөөгийн энэ бүтцээрээ бол бид нэг хоол олж идэд яваад байх юм шиг байгаа юм. Гэтэл сүүлийн үед хятадын эдийн засгт гарч байгаа нэг өөрчлөлтүүдийг хараад байхад бол эдийн засгийн өсөлт нь бол саарч байгаа. Өсөлт бол байгаа. Гэхдээ нэг 10% өсөлт эдгээр чинь буураад ингээд нэг 6-7% руу ороод ирж байна л да. Ер нь зүгээр тооцоогоор бол энэ хятадын хүн амынхын өсөлт тэр дотоод зах зээлийн тэлд эрэлт хэрэгцээтэй ингээд үзэхэд бол ер нь 7-оос доошоо буух юм бол хятад өөрөө бас хүнд байдалд орно гэсэн юм тооцоо байдаг. Ялангуяа нийгмийн одоо бухимдал нэмэгдэж байд юм уу асуудлууд гарч магадгүй гэсэн тооцоо байдаг. За ямар ч улсын эдгээр нэг 7%-тай нэг 6% дээр бариад байхад бол бид нар бол нэг сүрхий хохироод байхгүй ямар ч гэсэн одоо байгаа энэ газар шороогоо ухсан нэг эдийн засаг бол ингээд салганаад явах юм шиг байна. Гэхдээ энэ бол хэсэгхэн хугацаанд. Хэсэгхэн хугацаанд. За тэгээд яг энэтэй уялдаа холбоотойгоор нэг юм ажиглагдаж байгаа нь сүүлийн үед технологийн аягүй том одоо өсрэлтүүд сэт зогсон тийм том юмнууд гарч ирж байна л да. Тэгээд одоо яг өргөжөөд бүр маш хүчтэй яригдаад байгаа бол энэ 3D принтинг гэж шинэ технологи гарч ирж байгаа. Урд нь одоо энэ чинь ингээд нэг юм дөрвөлж юм байлаа шүү дээ. Ингээд дөрвөлж юм байхад энийг ингэж огтолж ингэж хайж тэгээ энэ нь үлдээдэг байлаа. 4D гэдгийн 3D-ийн принт нь юу вэ гэхээр бол нэг ширхэг атом аваад тэгэл тэрүүн дээр суйрлаад ингээд босгоод шууд аягийн гаргаад ирдэг юм байхгүй. Тэгэхээр байгальд ч гэсэн ээлтэй тэгээд үр ашигтлаасаа тэр ашигтуулын коэффициент нь маш шалгандаа болоод явчихдаг. Тэгээд хамгийн гол нь бөөнөр нь үйлдвэрлэдэг технологиос үн өртгөөрөө ердөө ялгаагүй болчихж байгаа байхгүй юу. Урд нь одоо жишээ нь ганц ширхэг юм үйлдвэрлэхэд бол 100 төгрөг болдог. 100 ширхэг юм үйлдвэрлэхдээ энэний ч нөртг нь 1 төгрөг болдог. Тэгэхээр хямдруулахын тулд бол бөөнөр нь үйлдвэрлэдэг байлаа шүү дээ. Хэдэн зуун саяар нь үйлдвэрлэж байгаа нөгөө мануфактур гэдэг юм чинь гарч ирж байгаа байхгүй юу. 3D технологийн онцлог нь бол юм гэхээр анханасаа 1 төгрөгөөр үйлдвэрлээд эхлэх болцоотой. Чи ямар ч байсан гэсэн ердөө тэгэл хүснээрээ тоогоо хэлж болно. Тэгтээ тэрүүгээрээ бол үн өртг нь бол хямд байдаг. Тэгээ энэ юм чинь юу болоод байна гэхээр нөгөө дэлхий чинь тэр чигээрээ өөрийнхөө үйлдвэрлэлийг хятад руу шилжүүлчихсэн. Одоо бүх автомашины үйлдвэрлэл бусад бүх үйлдвэрлэл чинь хятадд байгаа байхгүй. Тэгээд энэ технологи гараад ирэхдээ нөгөө үйлдвэрлэл чинь хятадасаа буцаад эргээд үндсэн их орн руугаа явж байна. Нөгөө Америкийн ажилгүй болчихсон хүмүүс ч одоо бас л гомдол мэдүүлээд байгаа ш. Та нар хятадын ажилгүйч оруулж ирээд хятад хамаг юм өгөөд одоо ингээд бид нарыг ажилгүй болгоод энэ төр гэж яриадсэн чинь одоо ондоо болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө үйлдвэрүүд хятад руу нүүжсэн бол одоо эхнээсээ зарим нэг нь буцаад Англи руугаа, буцаад Америк руугаа, буцаад одоо тэр Европ руугаа ингээд нүүх ийм хандлага гарч ирж байгаа. За энэ хандлага ингээд тод болоод ирэхээр хятадын эдийн засгт ямар хөө янзын үр дагавар олзрох уу. Тэр үед нь Монголын эдийн засаг ямар дүр төрхтэй байх вэ гэдэг асуудал бол их чухал асуудал болчиход байгаа юм л. Тэрийг бол одоо би бол нэг 20-30 жилийн дотор бол энэ процесс бол ерөнхийдөө явагдаад дуусна гэж тооцож байгаа. Тэгээ энэ хугацаанд дотор бол бид нарт энэ өвдөж байгаа энэ орон зайд бол өөрсдөө шийдвэрээ гаргаж энэ эдийн засгийнхаа бүтцийг бол эрүүл болгосон л байх ёстой л дээ. Тэгээ манай ганц бүр яриад байгаа зөв шүү дээ. Би бол жишээ нэг 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа Монголын эдийн засгийн 30% нь эрүүл мэндийн салбар байвал гайхгүй. Тэгээд ер нь тийм байлгахын төлөө бид нар явах гэж учиртай. Одоо ч юм бол дан ганц уулуурхаан салбараас. Одоо бол уулуурхаал байгаа байхгүй. Нэвтрүүлгийн цаг бас өндөрлөд өгч байна. Тэгэхээр юуны өмнө өрөөдөж ирсэн зочтой баярлалаа. Тэгээд сүүлийн асуултыг бас тавья гэж бодож байна. Энд дээрээс та бүхэн дүгнэлт хэлээд үзэл бодлоос хуваалцах. Тэгэхээр ер нь бол бид нар өнөөдөр хөгжлийн бодлогын асуудлаар ярьж байгаа. Цаашид ер нь хөгжлийн бодлого ямар зарчмаар явагдах ёстой, зөв хөгжлийн бодлого бодит утгаараа одоо юу гэж хөгжлийн бодлого бодит утгаараа яг юу вэ? Ер нь зөв хөгжлийн бодлого гэж юу вэ? Энд дээрээс та бүхэн үзэл хэлээд тэгээд нэвтрүүлгийн өндөрлөх. Зөв хөгжлийн бодлого гэдэг бол ер нь Монгол хүн яавал аз жаргалтай амьдрах вэ гэдгийн хариултыг л гаргах хэрэгтэй л дээ. Зүгээр өндөр байшин бариад ч юм эсвэл их том үйлдвэр байгуулад болцдог ч юм бас биш л дээ. Эсвэл их том уурхай ажиллаулаад энэ нийгмийн стрессийг цаашаа яаж тайлж явах юм тийм ээ. Монголчууд яавал энэ оюунлаг болох вэ гэдэг чинь өөрөө их том сорилт байхгүй. Монголын хөгжил гэдэг бол монгол хүн өөрийгөө тухайн өдөрт өглөө босоод өөрийгөө тэр өдрийг аз жаргалтай байдлаар өнгөрүүлэх тийм одоо сэтгэл санаа бөгөөд оюун ухааны тэнхээтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгэл урд өдөр гэр бүлдээ хэрүүл хийчихэд маргааш нь тэрийгэ чирээл цаашаага ингээл өөрийгөө зовоогоол стресстэд яваад ах юм бол хичнээн сайхан одоо эд материал бий боллоо ч гэсэн
арт амь хэрэгэлдэг хүмүүс одоо гаж донтой хүмүүс ч гэдэг юм уу эсвэл гэмт хэрэгтэнгүүд энэ нийгмийн муу мухай юм чинь ингээл хадгалагдсан. Сүүлдээ бол нөгөө барьсан байгуулсан гоё юм чинь бүр хогновшуулж эхэлт юм байл л. Тийм учраас бол бид нар эндээс ингээд зөв гарахын тулд бол хүнийг аз жаргалтай болгодог тэр томьёолыг их зөв болох хэрэгтэй байх гэж бодож байна. Зөв хөгжил гэдэг бол Монгол хүн болгоно ядаж монголчуудын нэг 70-80% аз жаргалын индексээрээ бол дэлхийд их тэргүүлдэг байх юм бол их сайхан тийм ээ. Ер нь бол монголчууд одоо нэг зүйлээр хоошоо ухарч яриад байгаа нэг шалтгаан бол нэг зүйлээр бахархаад байна шүү дээ. Бид бол нэг 100 жилийн өмнө нөхцөл байдал ямар байхаас үл хамааран их аз жаргалтай хүмүүс байсан юм шиг байна. Тэгтээ бол тэр сураг ажиг л та. Бид нар бол яг нэг дуулж мдэггүй учраас одоо сайн мэдэхгүй л байгаа юм л та. Одоо яг малчтын амьдралыг очиж харахад бол нэг их айхтар тийм аз жаргалтай ч юм харагдахгүй л. Тийм учраас бол тэр бол бас л өрөөсгөл юм байна. Тийм англон бус юм бол их зөндөө байгаа шүү. Тийм учраас бол энэ индексийг монголчууд яаж нэвтрүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг бид яавал энэ уяунлаг монголчуудыг олноор нь бий болгох вэ? Тэр ямар мэрэгжилтэй ямар ажил хийж байгаас үл хамааран номон туртаал болох хэрэгтэй байхгүй. Одоо Европод ном уншдаг ард түмэн англичууд байна. Англи бол ямар ч үед дийлдэхгүй. Азад бол ном уншдаг ард түмэн японочууд байна. Японочууд хичнээн эдийн засгийн цохол тавлаа гэхэд ингээд суурин ингээд байгаад байгаа шалтгаан бол ерөөсөө ном уншдагтай л байгаа байхгүй. Тоосон дотор явж ирсэн ч ном уншиж чинь өөрийгөө тэтгэхэд нь шүү дээ. Тэр ном гэдэг бол заавал хичээл биш шүү дээ. Энэ ном чинь ингээд шин бидний хардггүй амьдралуудыг төсөөлөд ингээд бичсэн. Тэр өөр орчин руу ингээд тэр хууц зэргүүлэх болгондоо өөр орчин руу нэвтэрч ороод ингээд өөрийгөө баясгаад хөгжүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүнийг хөгжүүлдэг тийм нийгмийг л бид байгуулах хэрэгтэй. Ер нь бол ингээд залуучууд одоо чөлөө цаг өнгөрүүлдэг газар алах гэдэг. Дахиад тэр чинь нөгөө үйлчилгээний салбар дутагдaltaгийн шинж байхгүй. Жишээлбэл хороо болгон дээр тэр каратегийн секс байх хэрэгтэй шүү дээ. Тийм үст. Тэгвэл залуучууд чөлөө цагаа өнгөрүүлж чадахгүй байх гэж үлэхэ болно шүү дээ. Тэр секс рүү явж оруулаа, хувцас өмслөө, сайхан хөлсөө гаргалаа, хэдэн шин дасгал хийлээ, багштай баярлалаа гэж хэллээ. Библиэдрийн хүмүүжил аваад гараа явуучих байхгүй. Тэгвэл энэ ингэж одоо энэ залуу үедээ үйлчилдэг, залуу үеийг хөгжүүлдэг тэр бүтцүүдийг л бид бол их ойрын үед хийж өгөх нь бол хамгийн зөв л гэж бодож байна. Түүнээс биш чөлөө цагаан өнгөрүүлнэ гэхээр нэг заавал нэг спортын том комплекс ч гэдэг юм уу тийм ээ. Заавал нэг ингээл одоо гой кино том театрууд ч гэдэг юм. Тэр орж ирж байгаа орлого нь зарлага даахааргүй юмыг л бид одоо хөөрцөглөж хийж болохгүй л гэж би хэлээд байгаа юм л да. Бид бол цаашаа орчин тогтмол бичил хэлбэрээр яг үнэхээр залуу хүнд хэрэгтэй хүнийг хөгжүүлдэг тэр системүүдийг хийж өгöd байх хэрэгтэй. Одоо яг кино театр байгууллаа ч гэсэн манай энэ юуны өргөөгийн нэг шин салбар байгуулагчлаа шүү дээ. Энэ техник их сургууль яаж хөөрхөн жижигхэн авсаархан тийм иймэрхүү юм жишээ бодож л болох хэрэгтэй. Би зүгээр нэг тийм жижигхэн түүх маягийн ярьж байгаа л да. Египт гэж улс байдаг шүү дээ. Нийл мөрөн гэж үүдэг эрт дээр балар үйдэл юм байна л да. Голоос очиж ус авдаг. Тэгээ ус авах гээд гол дээр яваад очих тэр нөгөө мөрөн дээр чи яваад очих тэр бөөн арслан бар байж байдаг. Тэгээд нэг ирсэн хүмүүсийн талын нийтчихэд нэг тал нь нэг хамт үлдээд ус аваад тэгэл буцаал явдаг л байсан юм байна. Тэгэл ер нь тэгжил явдаг л байсан. Тийм байх ёстой л гэж боддог. Өөртөө өөр юу ч боддог. Тийм л жамтай юм байна гэж боддог л байсан байхгүй. Тэгээ нэг өдөр нэг ухаантай хүн асуусан байна. Гэхдээ бид нар ус руу очих биш. Яавал тэр усыг нааш нь авчрах вэ гэдэг асуулт байсан байгаа юм л да. Тэгээ асуудлаа зөв томьёолчихсон чи юу болсон бэ гэсэн чинь нөгөө сувгаа татаад тэгээ өөртөө тийш очих нөгөө сувгаа татчихтаар ус наашаага хүрээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсын хөгжлийн бодлого дээр бол бид нар энийг л одоо их зөв хэрэглэх ёстой болов гэсэн надад бодол төлөвлөд байт. Тэгэхээр бид нар бол урд нь яадаг вэ гэсэн бэхтэр эдийн засгийг л хөгжүүлээд идэг байлаа шүү дээ. Улс орноо л хөгжүүлээд идэг, эдийн засгийг л хөгжүүлээд идэг, улс төрөө л хөгжүүлээд идэг, геологийн салбарыг л хөгжүүлээд идэг, хол уурхай хөдөө аж ахуйг л хөгжүүлээд идэг. Тэд нар нь хөгжүүлээд л байсан байх л да, хөгжил байсан байх. Хүний хайхад олддоггүй тэнд төрч. Яах гэж тэр геологийг хөгжүүлээд байгаа. Ердөө учир нь алддаг. Эцээдтэй тэр чинь нөгөө энэ хөгжил чинь хурж ирээд нөгөө хүн дээр л бодтойгоор тусгалаа олох хэрэгтэй үстэй. За их баярлалаа. Ингээд X цаг нэвтрүүлгийн цаг дууссан байна. Тэгээд хүргэлцэн ирсэн 240-д бас талархснаа илэрхийлж байна. Тэгээд эрхэм үзэгч та бүхэнд бас анхаарлаа хандуулсанд талархснаа илэрхийлье тэ. 7 оны цаг мөчид үзэгч та бүхэнд X цаг нэвтрүүлэг хүрэх болно. Баяр таацтай.